өнөөдрийн байдлаар энэ хүүхдийн эндэгдэл Улаанбархан өвчлөлийн талаар нэлээ хэвлэл мэдээлэл хэрэгслээр янз бүрийн тоо мэдээлэл явж байгаа учраас бодит мэдээллүүдийг та бүхэнд хүргье. Ер нь бол шалтгаан бүх юмныхын талаар нэлээд тодорхой ярилцъя гэж ингэж өрсөн. Ер нь бол сэтгүүл зүйн салбарт бидний ажилд туслах учраас энэ нэмийг бид үнэн зөв мэдээллийг Монголын ард түмэнд хүргэх ёстой гэж үзэж байна. За өнөөдрийн миний хажууд газрын дарга Инквалд за халдвар төвчин судлалын үндэсний төвийн дарга Нямхуу за мөн халдвар өвчин судлалын үндэсний төвийн эрчим тэмчилгээний дасгийн эрхлэгч Чимбаяр эмч за мөн их эмч Бацуух за мөн манай Амбасилмаа эмч за энэ талд манай хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга инктор тэргүүлэх эмч оюун чимэг эмч за өөр хэн орж байна? Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга инкор за манай эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжлийн усууд сууцгаач. Тэгээ энэ асуудлаа бол маш би бол товчхон мэдээлэл өгөх ёо гэж ингэж бодож байна. За та бүхэн энэ юу харж байгаа вэ? Нялхаас 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл мянган амьд төрөлтөнд 1990-с 2015 онд ямар байсныг харж байна. Өнөөдөр бол мянган амьд төрөлтөнд 5 хүртэлх насны хүүхэд 90 онд 87.5 нас урж байсан бол өнөөдөр энэ тоо бол 18.3 болж ингэж буурсан байгаа. За нөгөө талаар ноёдоос 1 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл 63.4 байсан бол 90 онд өнөөдрийн байдлаар бол 2016 оны байдлаар 15.3 болж ингэж буурсан байгаа. За энэ үзүүлэлтээр бол Монгол улсууд нэгдсэн үндэсний байгууллагын мянганы хөгжлийн зорилтыг амжилттай биелүүлсэн дэлхийн 9 орны тоонд орсон байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр бол бид энэ тоог эхлээд хэлэх хэрэгтэй. За өнөөдөр гадуур биднэрт ийм мэдээлэл яваад байгаа юм. Ер нь бол энэ жилд энэ он гараад хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн юм шиг. За ер нь бол нялхсан эндэгдэл нэмэгдсэн юм шиг ийм яригдаад байна л да. За яг бодитоогоор аваад үзэх юм бол та бүхэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2010 онд 1622, 11 онд 1410, 12 онд 1396, 13 онд 1438, 14 онд 1550, 2015 онд 1476 хүүхэд эндижсэн байна. За үүний дотроос мөн 1 хүртэлх насны хүүхэд нь бол энэ доотлын тоо. Өөрөөр хэлэх юм бол 2010 онд бол 1275 байсан бол 2015 оны байдлаар 1234 болсон байх жишээтэй. За дараагийн юун дээр гарч байгаа тоо бол энэ 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10-аас 16 оны эхний 3 сарын байдлаар авсан тоог харуулж байгаамаа. Энэ нийтдээ 0-аас 5 насны хүртэлх насны хүүхдийн эндэгдэл харж байгаа 2010 онд бол 484, 11 онд 396, 12 онд 353, 13 онд 369, 14 онд 392, 2015 онд 371, 16 оны эхний 3 сард 491. Энэ дотор 0-аас 1 насны хүүхэд 10 оноос 16 оны байдлаар ийм доотлохын тоо. Ганцхан тоо чи 10 онд 383, 16 оны эхний 3 сарын байдлаар 427. Гэтэл өнөөдөр гадны мэдээгээр юу гэж явж байгаа вэ гэхээр энэ 491, 427 хоёрыг нэмээд зарлаад байна. 918. Гэтэл 0-аас 5 хүртэлх насны хүүхдийн дотор нь 0-аас 1 насны хүүхэд нь багтаж явдаг. Энэ статистикийг өнөөдөр манай хэвлэл мэдээллийн энэ сошиал медиа ертөнцөөр 918 хүүхэд энэтлээ. Энэ бол өмнө нэрээс байгаагүй зүйлээ гэж ингэж зарлаад байна шүү дээ. Яг үнэн хэрэг дээрээ өнөөдөр 491 хүүхдийн амь эрсдсэн ийм
тоо гарч байгаа. 3 сарын байдлаар ярьж байгаа шүү би. За тэгвэл өнөөдөр энэ тоогоо задлж үзье. Өнөөдрийн байдлаар энэ одоо 0-аас 1 насны хүүхэд гэдэг чинь одоо жишээлх юм бол 427 хүүхэд байгаа шүү дээ. Энэ 427 хүүхдийн дотор одоо ямар нэг өвчний бусад шалтгаанаар бол одоо 56 хүүхэд, амьсгай бох бусад ослоор 18 хүүхэд, төрөлхийн гаж хөгжил ба хормосомын эмгэгээр 48 хүүхэд, перинатал үеийн амьсгалын ба зүрх судасны өвчнөөр 93 хүүхэд, төрөх тойрны үед үүсэх зарим одоо өвчнөөр 74, уушгины хатгалгаагаар 59, улаан бурхнаар уушгины хатгалгаагаар 69, улаан бурхнаар 59, хүүхдийн тархины саа өвчнөөр 5, төрөлхийн тэмбүү өвчнөөр 5. Яг ийм одоо тоо гарч байгаа. Тэгэхээр энэ дотор одоо бидний анхаарал татаад байгаа юм бол энэ улаан бурхан гэдэг өвчнөөр өвчлсөн 59 хүүхдийн асуудал байна. 59 хүүхэд. 3 сарын байдлаар. За дараагийн одоо хүснэгтэн дээр энэ тоог одоо та бүхэн маш сайн хараарай. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нь одоо ингэж тавьж байгаа. Миний саяын хэлдэг юмнууд 15 оны 1-р өдөр, 16 оны 1-р өдөр хоёрыг одоо харьцуулсан судалгаа. Яг энэ судалгаагаар аваад үзэх юм бол тэр ногоон нь бол энэ одоо 16 оны 1-р өдөр 14.3%-тай болсон байна. Гэтэл өнгөрсөн онд энэ хугацаанд 0.5% байсан байна. Тэгэхээр халдвар өвчин буюу улаан бурхан энэ эхний өдрөд бол асар өндөр түвшингийн дэгдэлтэй явж байна гэсэн үг. Дэгдэлтэй явж байна. За энийг би та бүхэнд бас нэг тоогоор одоо харуулъя гэж бодож байгаа. Одоо тэр улаан бурхан өвчний нас оролтын суур мэдээлэл гэдгийг гаргадаа. Наад дэлхийн тэр энэ бол орхий. За сая өнгөрч шиг боллоо. Суур мэдээлэл. За энэ одоо тооноос хараарай та бүхэн. 2011 онд одоо 10,677 хүн, 2002 онд 2,105 хүн, 2015 онд 23,465 хүн одоо улаан бурханы клиникийн одоо юугаар оншоор өвдөж эмчилгээнд хамрагдчихсан байна. Гэтэл энэ 16 оны эхний 3 сард 3,600 байгаа. 3 сарын дотор юм. Нөгөөдөл нь жилийн хугацаанаар шүү дээ. Жил. Нас оролтын тоон бол та бүхэн тэр тоонууд нь байж байна бас. 7, 3, 8, 59 гэх. Энэ нас оролтын төвшингийн бол дандаа энэ төвшнгөөр нь дэлхий одоо тоогоо гаргаж явдаг. Өнөөдрийн байдлаар нийт өвчлөгчдийн 0.3% нь улаан бурхан өвчний одоо өвчнөөр нас орогсод эзэлж яана гэж ингэж хэлэх юм. За дараагийн нэг одоо чухал слайд одоо үзүүлэлт байгаа. За энийг одоо сайн харах хэрэгтэй. 15 онд бол эмнэлгийн шин тэмдгээр одоо эхэлсэн 23,464 хүн жилдээ байсан бол өнөөдөр 16 оны одоо 4 сарын байдлаар одоо 16,270 болсон байна. Тэгэхээр энийг яагаад би 4 сар гэж байгаа вэ гэхээр энэ өдөр бүхэн гардаг тоо. Өдөр бүхэн гардаг тоо. За энээс одоо эдгэрсэн хүн нь ямар байна вэ? 16,270 хүнээс өнөөдрийн байдлаар 16,209 нь эдгэрчгээд байна. Энэ бол 99.6% эдгэрсэн гэсэн. Халдвар төвчин судалтын үндэсний төв бол бүх ачааллыг үүрчих. Энээс аваад үзэх юм бол одоо халдвартад 15 онд 7,206 хүн одоо эмчилэгдэж байсан бол өнөөдрийн эхний 4 сарын байдлаар 6,308 хүн эмчилэгдэж байгаа юм байна. Тэгвэл өнөөдөр яг энэ одоо эрчим тэмчилгээний дасагт байгаа дасгаар орсон хүүхдийг хардаад танад 15 онд 514 хүүхдэл эрчимтэд орсон байна. Өнөөдөр эхний 4 сар гэтэл 1431 хүүхэд эрчимтэд. Өнөөдөр одоо 27 Чамбаярам хэдүүлээ. Өнөөдөр 22 хүүхэд одоо эрчимтэд байж. Тэгээ энэ бол одоо маш их одоо өндөр үзүүлэлттэй. За ингээд дараагийн одоо хүснэгт бол нас орсон өвчтнүүдийн байдал. За энэ бол одоо маш их анхаарал татж байгаа тоо. Одоо нийт одоо нас орсон хүүхдүүдийн маань бол 76.2% нь бол 0-8 сартай хүүхэд байгаа.
Өөрөөр хэлэх юм бол вакцинд хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүд. За дараа нь бол энэ 59 хүнээс чинь бол 50.8% нь бол одоо лабораторийнхаа шинжилгээгээр батлагдаад байна. Онш нь батлагдаад байна гэсэн үг шүү дээ. За 70% нь бол архаг сугаар хавсарсан хүчтэй хүүхдүүд байна. За нийт одоо нас барсан хүүхдийн 96.8% нь уушгины хатгалгаа 3.2% нь бол ларингтаар одоо хавсарч өвдөж одоо нас барсан байна. За энэ нөхцөлд бид яаж ажиллаж байгаа юм бэ? Яаж ажиллаж байгаа юм? Хариу арга хэмжээг яаж авсан бэ? Бид нар бол одоо засгийн газрын тогтоолын дагуу энэ вакцины зуултын дархлаажлтуудыг бол тууштай хийж байгаа. 12 онд нэмэлтээр хийсэн, 15 онд нэмэлтээр хийсэн. За одоо мөн нэмэлтээр хийхэд 948 сая төгрөгийг засгийн газар шийдэж өгсөн. Энэ вакцины одоо ажиглаж эхэлж байна. Мөнгө нь бүрэн шийдэж дууслаа. За засгийн газрын одоо эмч эмнэлгийн ажилтны одоо энэ илүү цагийн хөлс өөрөөр хэлэх юм бол ерөнхий эрүүл мэндийн төвүүд 20 цаг хүртэл уртасгалсан цагаар ажиллаад энэ гол дарга мэдж байгаа. Өнөөдрөөс болж байгаа. За одоо манай халдвар төвчин судлалын эмнэлэг гадны эмнэлгүүдэд ажиллаж байгаа хүүхдийн болон сэхэн амьдруулах эмчнэр, совилогч нар одоо 15-6 эмч, совилогч нар нэмэлтээр ажиллаж байна. Гаднаас татаж ажиллаж. Яг энэ өвчний асуудал гарч ирэхдээ одоо 1 сар дархвар зүүн, эмнэл зүүн, эдийн засаг санхүүгийн гэсэн 3-5 багийг сайдын тушаалаар баталж ажиллаж байгаа. Тасралтгүй ажиллаж байгаа. Энэ баг одоо аймагт явж байна. Энэ баг сургалт явуулж байна. Энэ баг үзлэг хийж байна. Энэ баг зөвлөгөө өгч байна. Тэр байтугай одоо захимаараа зөвлөгөө өгч байгаа аймагуд. Тэгэхээр энэ бүхэн бол бидний явуулж байгаа арга хэмжээ гэж ингэж үзэж байна. За халдвар төвчин судлалын үндэсний төвд эрүүл мэндийн сайдын тушаалаар багцаас 350 сая төгрөгийн одоо тоног төхөөрөмж худалдаж авах ийм нөхцөлийг бүрдүүлээ. За нөгөө засгийн газартаа оруулаад худалдан авах газар танилцуулаад шууд гэрээгээр худалдаж авахаар одоо шийдвэрээ гаргуулад бид нар одоо худалдаж авч эхэлж байна. Эхнээс нь одоо ерөөсөө бүр яаралтай гэж би одоо жишээлх юм бол зүгээр компани дээр байж байгаа амьсгалын аппаратыг авцраал тавьдсан байгаа шүү дээ. Одоо хөсүүд амьсгалын аппарат дутж яана л гэхэд. Энэ нь бол 350 саягаар тооцож оруулахаар бид бүр урьдчилсан маягаар бүтэл одоо ийм арга хэмжээнүүдийг авч эхэлж байгаа. За ер нь бол одоо дархлаажуулалт нь одоо манайхан нэг яриад байна энэ вакцины үр дүнтэй юм уу гэж. Энэ вакцины үр дүнг бол одоо судалгаа хийгээд үзэхэд 89% нь бол одоо энэ төрсөн их нэрээд Улаанбаатар өвчний дархлаа тогтцсон судалгаагаар дархлал тогтцсон төвшин бол 89% таа. Ийм одоо арга хэмжээнүүдийг авч яана. Нөгөө талаар нь одоо энэ Улс аймаг, Сэлэнг аймаг, Орхон, Ховод, Хинти, Өмнө Говь, Дорнод аймагуудад бол дэмжин туслах баг одоо ажилласан. Манай халдвартын эмчнэр нөгөө зөвлөх багийн одоо улсууд явж ингэж ажиллаж байгаа. Хамгийн гол нь бол одоо бид өнөөдөр амин дэмийн одоо А витаминыг хүүхдийн сангаар дамжуулаад 568.5 мянган хүн тоныг хүлээж аваад бүх аймагуудад хуваарлаад одоо халдвар төвчин судлалын үндэсний төвд 100 мянгаыг өгч одоо хэрэгжилж уулгаж. Тэгэхээр энэ бүх арга хэмжээний үр дүнд бол одоо энэ өвчний явцвал докторжиж буурах ийм байдалтай явж байна гэдгийг та бүхэнд одоо хэлье. Тэгээд гол нь бол одоо өнөөдөр энэ дээр манай эмчнэр би хувьдаа бол хэлж үзэж байгаа юу гэж бодож байгаа вэ гэхээр манай эмнэлгүүд энэ эмчнэр бол цаг наргүй л ажиллаж байна. Цаг наргүй ажиллаж. Би одоо өнөөдөр хэрэгээр одоо энэ Чинбаяр эмчийг авчихсан. Одоо халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэхэн амьдруулах засгийнх нь эрхлэгч. Эдний дээр гаднаас одоо 2-3 эмч 8-9 одоо совилогчийг нэмэл зүтгүүлээд. Тэгэхээр би одоо өөрийнхөө мэдээллийг дуусгаад ер нь энэ өвчил ямар төвшөнд байх юм бэ? Яагаад ийм байдалд хүрээд байгаа юм бэ гэдгийг би одоо эмч хүний хувьд би одоо энэ Чинбаяр эмчийг одоо мэдээлэл өгөөч гэж ингэж хүсэж байгаа. Энэ хөл хорин гэдэг бол зүгээр л одоо би оруулаад засгийн газар одоо ингээд хөл хорчдөг юм биш шүү дээ.
Энэ вакцинжуулалтын хөрөнгийг шийдэх үед энэ асуудлыг бол засгийн газар дээр ярьсан. Гэтэл бол хөл хорих тухай асуудлыг бол яг энэ эмнэлт зүйн болон давхар судлалын багууд бүх дүгнэлтүүдээ гаргаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дүгнэлтээ гаргаад энэ Улаанборхан дээр бол энэ хөл хорой тавих асуудал бол үр дүн байдгүй маа. Ягаад гэвэл амьсгалын замаар дамждаг учраас маш удаан үргэлжилдэг учраас одоо сар хорих уу 2 сар одоо хөл хорих уу гэдэг асуудал гарч ирдэг. Тийм учраас бид нар бол энэ эмч мэргэжилтнүүдийн одоо зөвлөмжийн дагуу шийдвэр гаргаж явж байгаа шүү дээ. За ерөөсөө одоо энэ 350 сая төгрөгөөр бол халдвар төвчин судлалын өвчний үндэсний төвд яаралтай шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл байгаа шүү дээ. Тэр дотроо Улаанборханы өвчлөлтөд тэмцэж шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн тэргуун ээлжинд авч шүү дээ. Өөрөөр хэлбэл амьсгалын замын аппаратыг аваад өгч жишээ. Мөн одоо мониторинг шаардлагатай учраас мониторингийг авч өгч жишээ. Туслын автомат шахуурах хэрэгтэй учраас тэрийг авч өгч жишээ. Одоо өөрөөр хэлбэл манай Чимбэрийн одоо энэ сэхэн амьдруулах тасаг нээн шаардлагатай годыг бид шууд компаниудаас авч тавьж байгаа байхгүй. Бусд нь бол ерөөсөө нийтдээ халдвар төвчин судлалын үндэсний төв нээн шаардлагатай тоног төхөөрөмж. Одоо энэ бол гэрээ хийгдээд компаниуд нь нийлүүлж эхэлжээ. За өнөөдрийн байдлаар бол 0-оос 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тоо 491 байгаа. За үүнээс бол 0-оос 1 насны хүүхдийн эндэгдэл бол 427 байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ тоо бол одоо гадуур бол ямар мэдээлэл явж байгаа вэ гэхээр энэ тоог нэмээд 918 гэдээ одоо ингээд бичээд байгаа юм. За 491 одоо хүүхэд эндсний 1 настай хүүхэд нь бол 427 нь бол энэ дотор орж тоологдож явдаг. За тооцоогоор ингээд би бас графикаар үзүүлсэн энэ харамсалтай гараагүй байна. Гишүүдэд тараасан баг. Ер нь бол 0-оос 5 настай хүүхдийн эндэгдэл бол 2010 онд гэхэд бол 484 байсан. 12 онд 353 байсан. 14 онд 392 байсан. 15 онд 371 байсан. Тэгэхээр 16 оны эхний улиралд бол 491 одоо болж байна. За ер нь бол 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг нийтээр нь аваад үзэх юм бол бодит тоогоор ингээд аваад үзэх юм бол 2010 онд 1622 хүүхэд, 12 онд 1396. Ламбадарга сайдын хийсэн мэдээллийн тоог давтаад хэрэггүй. Яг саяны гарсан мэдээллийн чинь тоонууд энд байна. Харин гишүүдэд энэнийг нь тараагаад өгчих хэрэгтэй. Гэхдээ энэ бол тараагдсан байх хэвээр. Харин тийм тараагдсан мэдээллийг давтаж яриад 1476 хүүхэд байгаамаа. Тий. Харин сая хэлчихлээ. Одоо шалтгааны нь бол та бүхэнд хэлсэн баг сая хэлсэн. Ер нь бол энэ 400 одоо 27 хүүхдийн 59 нь бол яг Улаанборханы сэжигтэй тохиолдлоор нас барсан байгаа. Нэг хэд хэдэн зүйл дээр хэдүүлээ юу ямар юм аа. За нэгдүгээр тэтгэл дөрвөн сүүлийн 2-3 сар штабын зохион байгуулалтад ажиллаж байгаа. Хүмүүс ч гэсэн ингээд энэ дээр нэг онцгой комиссион гаргаж ажиллаач гэдэг байгаа. Тэтгэл дөрвөн хэлбэртэй ясаа. Одоо тэгэхээр Ламбадарга нийт өдрийн засгийн газрын хурлаанд нөгөөдөр оруулаад шууд энэ усын онцгой комисс гэдэг юугаа байгуулчих. Ер нь бол шийдвэрээ гаргаад одоо ажиллаж байгаа штаб бол үндсэндээ болно гэсэн үг шүү дээ. За нэгдүгээр усын онцгой комиссаа байгуулах асуудал аачих. Хоёрдугаар одоо ингээд сая бүх ингээд аппарат хэрэгслүүдээр тоог нь гаргацсан 350 сая одоо төгрөгийн бүх хяналтын монитор, инкубатор, амьсгалын аппарат, сорулгын аппарат, автомат тариагуур, туслын аппарат гэдэг энэ бүх зүйлүүдэд шаардлагатай тоо хэмжээгээр нь нийлүүлчих. Ингээд тэгэхэд 350 сая мөнгөнийх нь их усүр бол яам дээр байгаа. Тэгээ яам бол энийг нэг төдөрөхөд бол нийлүүлээд оруулчихна гэж ингэж ойлгож байгаа. За дараагийн 3 дахь асуудал хөл хорой утахгүй гэдгээ одоо бол бас дахин одоо хэлэх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагч тэр одоо энд жиж байгаа бүх мэргэжлийн хүмүүс бол хөл хорой бол ямар нэгэн үр дүн өгөхгүй гэж. Тийм учраас хүмүүс дээр бас байнгын хөл хорой тавиач инээ дэргээд байгаа санал байж байгаа хүмүүс энэ бол үр дүнгээ өгөхгүй гэдгээ бид нар 3 дугаарт бол хэлэх хэрэгтэй. За 4 дугаарт одоо бол ингээд вакцинтай хүүхдүүд үндсэндээ гайгүй. Тэгэхээр хамгийн гол аюул нь юун дээр гараад ирэх нөхөр 0-оос 8 сартай хүүхдүүд дээр гарч байгаа тийм үү. Тэгэхээр 0-оос 8 сартай хүүхдүүд дээр 2 арга хэмжээ авъя. Нэгдүгээрт одоо энэ
өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ дархлаатай нь холбогдоо одоо ийм тариа хэрэгсэл бүх одоо иммуноглобулин сая оруулж ирж байгаа юм мипксээс шаардлагатай хэдэн ширхгийг тоо тунгаар авах хэрэгтэй байна. Нийт төдийн засгийн газрын хурлаар Ламбаа сайд оруулж ир. За нэгдүгээрт, хоёрдугаарт 0-8 сартай хүүхдүүдийг эрүүл мэндийн төвүүд дээр авчирч, өрхийн эмнэлгүүд дээр авчирч үзүүлэхээр эргээд нэг халдвараа аваад байгаа учраас гэрээр нь 7 сарын 1 хүртэл эмчлэх энэ зохион байгуулалтын арга хэмжээг авцгаа. Тэгэхээр аймаг нийслэлийн засаг дарга нарт би бол өөрийнхөө шугамар үүрэг өгнө. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн төвүүд лөө бас өрхийн эмнэлгүүд лөө 0-8 сартай хүүхдүүдэд зөөхөө болио гэдэг энэ одоо чиглэлийг бүх эцэг эхчүүдтэй бол өгөх хэрэгтэй. Гэрээр нь очиж үйлчилнэ гэдгээ хийх ёстой. За дараагийн нэг зүйл төсвийн байгууллагын ажилтнуудаа бид нар шууд засгийн газраас тогтоол гаргаад үүрэг өгчээ. Хувийн хвшлийнхэнд уриалъя. Юу гэхээр зэрэг энэ 0-8 сартай хүүхдүүдтэй, хөл хүүхдтэй эхчүүдийг одоо нэг хүртэлх насуу нэг хүртэлх насны ийм хүүхдүүдийг нөгөө хөхөр нь холлох, болцоо гаргах, ажлын цалинтай чөлөө олгох, за ажил хийж байгаа зайлшгүй хүмүүсийг бол нөгөө хөхөр нь холлох энэ болцоог гаргаж ажиллахыг хувийн хвшлийн бүх одоо энэ байгууллагын удирдлагуудад за төсвийн байгууллагынд үүрэг болоод ингээд ажиллая. Бас хугацаа 7 сарын 1 байх ёстой юу? 7 сарын 1 хүртэл энэ огцом тархалтыг дарах хэмжээнд бол энэ хугацаагаа бол дарж ажиллая гэсэн ийм зүйлийг хэлмээр байна. За дараагийн 6 дугаар асуудал нь бол энэ халдвар төвчнийхөө талаар бодиттой мэдээллийг, цаг тухайхын мэдээллийг сайн өгч юмээр байна. За энэ тал дээр бас энэ мэргэжлийн хүмүүс, эрүүл мэндийн яам хамт ажиллаад бас манай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг би бас дэмжиж энэ үнэн зөв бодиттой мэдээллүүдийг цаг тухайд нь өгч явах ажлыг зохион байгуулъя. За 7 дугаар асуудал нь болохоор зэрэг яг энэ Улаанбаатарын өвчнөд гарч байгаа энэ сэрэмжлүүлэг анхааруулга энэ бүх зөвлөмжийг би бас мэдэж ажиллахыг бүх эцэг эхчүүдтэй уриалмаар байна. Тэгээд энэ эрүүл мэндийн энэ манан зогсож байгаа энэ хүмүүстэй цаг наргүй ажиллаж байгаа энэ хүмүүстэй бол хамтарч ажиллахыг би бас одоо нийт иргэдтэй бол уриалж байна. За дараагийн нэг асуудал нь бол үнэхээр энэ 24 цагаар ажиллаж байгаа эмч хувьлагчдын илүү цагийн мөнгөнийхөө асуудлыг тооцоог нь хийгээд цаг зохиод нь олох асуудлыг Ламбаа сайд мөнгөнийхэн дүнгийн оруулж ир. Одоо сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга бас надтай хамт энэ төв дээр ажиллаж байгаа учраас бид нар бол санхүүжилтийн асуудлыг нь цаг зохиод нь шийдэх энэ асуудлыг бид нар бол шийдэж явна гэдгийг бол хэлж байна.